8 сарын 5-ны шөнө санаж байна. Ер нь баг юм бах тий. Шөнө ингээл Twitter ухаал гэжсэн чинь нөө энэ фонтаны газар дээр ингээ юу болоод юм бэ? Хашаа атгах чинь ингээл тий. Манайх ойрхон хэмжээ гүйж гарч ирэл юу болж чинь гэсэн чинь нилээ хідэн хүн ирсэн. Тэгэл яасан энд ингээ барилгын ажил явагдаж байгаа худалдааны төв барих чаа. Ямар газар юм гэсэн чинь бүтий гэдэг газар хийх чаа гэл. Тэгээ одоо бид нар яах вэ гэсэн чинь одоо яах вэ бид нар ажиллаа хийж ингээ тэр хүн газар бол ингээ гүйцэтгэх чинь ямар шийдэл байхгүй тэгээ тэр шөнөө барж байгаа юм бид нар. Өглөө нь ингээд гарч ирсэн чинь нэг юм бүүдгэр өдөр ятхны нэг юм бүүдгэр өдөр тэгэл энэ хөрсийн хулаа ашцсан. Тэгэл битлсийн хөшөөний ингээд яг ороолоос нухаж эхэлжсэн. Иргэд нэгдээд зохион байгуулалтанд орж эхэлж байгаа хгүй. Юунаас эхлэх вэ те? Эхлээ бид нар хуулийн гаргалгаатай байх хэрэгтэй. Яг ямар газар авсан, юу хийх гэж яах чаа гэдэг мэдээллүүдэд тодруулчихсан. Дараа нь хуульчд маань за шүүхэд ямар ч гэсэн хандах хэрэгтэй юм байна. Бид нар гомдол мэдүүлэх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэл процесс явсан л та. Нилээн ч удаан үргэлжилсэн. Анхнаасаа энэ өөртөө бас зохион байгуулж байгаа хүмүүс айгу тодорхойгүй мэдээлэл өгсөн, хагастай мэдээлэл өгсөн, албаар одоо буруу зөв мэдээлэл бас ирсэн байгаа. Жишээлбэл одоо метро байгуулна, метроны буудалд гэсэн зураг хүртэл тавигдаж ирсэн байсан. Тэгээд анхнаасаа баг 3-4 төрлийн рендер өөр зургууд явсан байгаа л да. 8 сарын хугацаанд үргэлжилсэн 50 жагсаалын үр дүнд иргэд 40 мянгатын ногоон талбайгаа авч үлдсэн төдийгүй олон сайхан дурсамжийг бий болгосон түүхтэй газар болохыг иргэн сануулахын тулд урлагийн арга хэмжээг зохион байгуулж залуусыг уриалан дуудаж эерэг хандлагыг төрүүлж чадсан юм. Фонтаны энэ эсэргүүцлийн гэх юм уу хэвээр нь авч үлдэх хөдөлгөөн дээр бид нар яг ном журмынхын дагуу соёлтойгоор дуу хоолойгоо өргөөд үзье. Тэ юмыг эргээр ингэж өөрчлөх боломж байна уу гэдгийг харъя гэдэг ийм шийдэлтэйсэн. Тэгээ бид нар яг ном журмынхаа дагуу тэр ивэнтээ зохион байгуулах ингэж мэдгэцсэн байсан чинь ингээд тогийн маань тасалцсан. Арай гэж тогоо зарлал гитар дуграал хүмүүс ирээл гоо ингээд бүжиглээл бид нар ингээд цаасан дээр үгээ бичээл тэ залуучуудын дуу хоолойг сонсооч энэ төр гэж бичээл гэсэн чинь цагтаа өрөөд ирсэн. Яаваа юу гэсэн чинь цаасан дээр ингээд юм бичээд барьчихаар тэр нь чагсаал цуглаан болчдөг. Чагсаал цуглааны зөвшөөрөл танах аваагүй болж дараад энийг зохион байгуулж байгаа хүмүүс нь хин вэ? Тэр хоёр хүнийг барьчихлаа гэж хөрөөд ирсэн. Тэгсэн чинь энэс бүх хүмүүс юу гэж тийм байж дээ ингээд. Тэгээд тэрнэр бол сошиал нэмжлэг бас нэлээд байсан. Сэрэнд орчин голомчны асуудал дээр би өнгө төсөөр ажилласан. Яг энэ маань өөр ямар асуудал болсон бэ гэхээр хамгаалалт барилгаас цааш хоёрын хооронд байгуулсан хамтран ажил гэрээ маань өөрөө 3 жил гэдэг иргэдийн эрх шиг төрсэн байна. Энэ маань өөрөө захиргааны гэрээ хэлцэл тооцогдох учраас сонсгол хийх хэрэгтэй байсан байна. Захиргааны үед баримлалт ордуул заасан даалтыг биелүүлэх хэрэгтэй байсан байна гэдэг ийм шаардлагатай бид нар иргэний хэлцлийн хүчин төгөлдөр ус тооцоолохын хэмжээний шаардлага гаргаад явсан. За нэхэмжлэгчээр нь одоо Улаанбаатар иргэдийн форум 4-р орны иргэд хариуцлагчаар нь өөрөө нийслэл гаргасан газар барилгаас цаасан юм хоёр хариуцлагчтайгаар хэрхэн шийдвэрлэх ёстой явагдсан. Шүүхэд бид нар нэхэмжил гаргаж болно. Гэхдээ гол нь одоо гарахтаа бид нар хуулийн үндслэлтэй, хуулийн хүрээнд тодорхой мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авсны үндсэн дээрээс нэхэмжил гомдлоо гаргаж ирсэн. Одоо зүйтэй болов энэний үндсэн дээр бид нэр их ашгаа бас яг энэ Сэрэнд орчин гудамжийн фонтаны талбай дээр бид нэр хамгаалж авч үлдэж чадсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 9 м2 талбай байх ёстой гэж тогтоосон байна. Харин Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг олон улстай харьцуулахад маш бага буюу 2 м орчим гэж гарчээ. Эндээс үзэхэд ногоон байгууламж олон нийтийн эзэмшлийн талбай хангалтгүй байна гэж судлаачид тогтоожээ. Хөтөлбөртийн талаас бас ярил олон нийтийн байгууламж, ногоон байгууламж нь бол аюул дулан ач холбогдолтой байдаг. Одоо наад захаас нь дуртах нь бол эдийн засгийн ач холбогдолтой. Одоо ногоон байгууламж олон нийтийн талбайтай газрын үйл хөдлөх хөрөнгөний үнэлгээ сайтай, үйл ажиллагаа бизнес явуулахад хүртэх хүн их ирдэг ч юм уу тийм байдаг. Тэгээд мөн одоо хотын нүүр царай онцлогийг илүү тодорхой илэрхийлж өгдөг. Бид нар одоо шиг одоо Нью-Йорк явлаа гэхэд чинь Central Park гэх тэр том ногоон байгууламжаар илүү их Нью-Йорк мэддэг болцсон, илүү их жуулж точдог тийм байдаг. Нөгөө талаасаа бас бодох юм бол яг тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эв нэгдэл, эрүүл мэндэд аюул сайн нөхөж өгдөгтэй.
хүмүүс хоорондоо уулзаад цугтаа нэгнийгээ одоо зугаалахад тэр нь айгүй том суурин болж чаддаг байгаа. Эрүүл нийгмийг зохицуулахын тулд иргэний оролцоо чухал гэдгийн энгийн жишээ нь энэ юм. Ирэг нийгмийн гол түлхүүр нь боловсралтай иргэний оролцооноос эхэлнэ.